Сайн байна уу? Cosmic Child YouTube сувгтаа тавтай морил. За, тэр танд хайртай юу? Тэр таныг юу гэж боддог вэ? Тэр тань руу үйлдэл хийх үү? Гэсэн сэдвтэй тарот уншлагыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болжээ. За, эхний сонголтын үзэр Vision буюу алсын хараа. Сонголтын чулуун Clear Quartz чулуун. За, хоёрдугаар сонголтын үзэр Shadow буюу сүүдэр. Сонголтын чулуун Цитрин чулуун. Гуравдугаар сонголтын үзэр Air буюу агаар. Сонголтын чулуун маань сайн байна уу? Нэгдүгээр групп уншлагатай тавтай морил. За, та бүхэн маань Vision буюу алсын хараа хэмээх хөзрийг сонгосон байна. Clear Quartz чулуутай хамт. За, тэр таны талаар юу бодож байна вэ? Гэсэн сэдвээр уншлагаа эхлүүлье. За. Таны бодож буй тэр хүн таны талаар бодохдоо энэ хүн бол тантай маш их ярилцмаар байгаа гэж харагдаж байна. Page of Swords буюу сэлэмний боол хүзэр маань өөрөө ямар нэгэн байдлаар ярилцах, communication, харилцаа холбоо тогтоох зэргээр илэрдэг. За, тэгээд Seven of Pentacles буюу 7-гийн зоос хүзэр доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр харилцаан дээр бол хичээл зүтгэл гаргахаас бол үнэхээр ядарсан байгаа. 4 сэлэм хүзэртэй хамт гарч ирсэн болохоор ер нь бол илүү амар амгалан тайван байхыг илүү үзэж байгаа. Ер нь хичээл зүтгэл гаргах ямар нэгэн байдлаар онцгой үйлдэлүүд хийх тал дээр бол энэ хүн анхаарах бодлого байгаа гэж харагдаж байна. Тэгээд энэ хүн тань руу ямар нэгэн үйлдэл хийхээс илүү амархыг илүү үзэж байна. За, гэхдээ тантай бас ярилцмаар байгаа, шийдмээр байгаа асуудлууд бол байгаа. Яриаггүй, танаас нуусан, ярихыг хүсэж байгаа зүйл бол маш их байгаа гэж харагдаж байна. За, тэгээд энэ хүн бол өөрөө маш тайван биш байдалтай байна. Сэтгэл зүй, хувь хүн талаасаа Temperance үзэр доошоо харж гарч ирсэн нь бол энэ хүн тайван биш байгаа гэдгийг бол илэрхийлж байна. За, тэгээд Two of Cups буюу 2-ын аяг үзэр гарч ирсэн нь энэ хүн тантай харилцаа холбоо тогтоомоор байгаа. Хэрвээ хосоод үзэж байгаа бол энэ хүн тантай сайхан ярилцаад илүү харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа. Бодлын төвшөндөө. За, хэрвээ харилцаа холбоогүй байгаа хүмүүс үзэж байгаа бол энэ хүн тантай ярилцаж, ойлголцож, шийдвэрлэх ёстой асуудлууд бол тодорхой хэмжээнд үлдсэн. Энэ асуудлыг шийдэхийг бол маш ихээр хүсэж байгаа. Тантай ярилцах, холбогдох, хэлээгүй зүйлээ илэрхийлэх, хэлээгүй сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдэд танд нэг бүрчлээ илэрхийлж хэлэх зэрэг зүйлүүд анчаглагдж байна. За, багцлаад хэлэх юм бол энэ хүн таныг санаж байгаа. Тэгээ энэ хүн тантай ярилцаж шийдвэрлэмээр байгаа. Дотроо илэрхийлж хэлээгүй байгаа зүйлүүд зөндөө байгаа учраас тэр зүйлүүдийг илэрхийлэхийг хүсэж байна. Гэхдээ бодитоор үйл хөдлөл хийх үү гэдэг дээр энэ хүн залхуурлын байдалтай байна. Боломжгүй нөхцөл байдалд байгаа гэж харагдаж байна. За, тэгээ энэ хүн өөрөө сэтгэл зүй, бие бэлдэр, оюун ухааны хувьд бол тогтворгүй, тайван биш. Маш тийм толгоонд нь айгүй их юм болж байгаа, маш их зүйлийг мэдэрч байгаа гэж харагдаж байна. За, одоо үргэлжлүүлээд тэр хүн танд хайртай юу гэсэн сэдв рүү шумбаж орё.
За тэр хүн танд хайртай юу гэсэн сэдв рүү шилжиж орсон байгаа. За тэр хүн танд хайртай юу гэвэл яг бодит үнэн гэвэл тэр хүн танд хайртай биш гэж харагдаж байна. Шууд чулуун шудраг хэлэхэд бол гэхдээ энэ хүн танд өөрийгөө хайртай гэж боддог. Таны энэ асуулгаж байгаа энэ хүн өөрөө бодохдоо мэдрэхтэй би энэ хүндээ хайртай да. Би энэ хүнтэй баран заяаны хос хань ижиж гэх мэтчлэн фантазилж боддог гинэ. Энэ хүн бол танд хайртай гэж боддөг юм байна өөрөө. Ахтай бодит байдал дээрээ болохоро энэ хүн танд хайртай гэхээсээ яг танд бол сэтгэлтэй гэж харагдаж байна. Гэхдээ гэр бүл болох хэмжээнд биш гэдэг ч юм уу тий. Гэхдээ танд хайртай юу гэд яг 100% асуух юм бол хүзэр бол энэ бол жинхэнэ хайр биш ээ л гэж хэлж байна. Гэхдээ тэр хүн бол өөрөө танд хайртай гэж боддог. За гэхдээ энэ хүн танд хайртай гэхээс илүүтэйгээр таныг илүү боломж гэж харсан. Энэ хүн л байхгүй бол болохгүй. Энэ хүн л ер нь байвал гоё доо. Энэ хүн л надад сайн сайхан дурсамжуудыг бэлгэлсэн. Энэ хүн л надад энэ гоё алтан боломж юм шиг санагдчихээн. Би энэ хүнийг л алдаж болохгүй дээ. Хэрвээ таныг алдсан бол би л өстой алтаа эрднэсээ өөрийнхөө хамгийн гоё зүйлээ алдчихлаа гэсэн нэрийг мэдрэгдэжин. За тэгээ энэ хүн таныг алдахыг хүсэхгүй байгаа гэсэн нэрийг тавьж явуулмааргүй байгаа. Таныг боломж гэж харсан нэрийг бол яалтчгүй харагдаж байна уучлаарай. За тэгээд гэхдээ энэ хүн бол ямар нэг зүйлийг төлөвлөж байна. Тэгээ энэ төлөвлөгөө нь бол гэхдээ тантай гэхээс илүүтэйгээр тань руу чиглэсэн үйлдэл байх. Төлөвлөгөө байх магадлалтай. Тань руу үйлдэл хийж болно. За ирээдүйд ямар нэгэн байдлаар тантай холбоо тогтоогоод харилцаанд орлоо гэж бодоход одоо хол байгаа хүмүүст маань бол хэрвээ та хоёр маань харилцаа холбоонд орно гэж бодож байгаа бол энэ хүн бол маш хүүтэн өндөй салхины нэрхтэй хүн байна. Тэгэхээр айгүй ухаалаг хүн байх нь тодорхой. Ухаалаг, царилэг, тийм туранхай, өндөр, гой нүдтэй хүн байх магадлал өндөртэй байгаа тий. Үеж нөөцөр гарч ирсэн. Энэ хүн бол тань руу үйлдэл хийхээс илүүтэйгээр зүгээр таныг ингээд нууцхан хайрлаа л явж явах сонирхол нь бол уг нь зөв. Гэхдээ тань руу үйлдэл хийх юм бол энэ хүн тантай халуун дотн харилцаа тогтооход хэцүү байх болно. Өөрөө айгүй ухаалаг хүн учраас сэлэмний энерги гарч ирсэн байхгүй. Тэгэхээр өөрөө хитрхи ухаалаг сэлэмний хаан байхгүй юу? Тэгэхээр хитрхи ухаалаг логик мэдрэмж сэтгэл хөдлөл гэхээс илүүтэйгээр логик тархиа ашиглаж амьдардаг. За тэгээд харилцаа холбоогүй байгаа бол энэ хүн бол таныг зүгээр биширдэг байсан гэж харагдаж байна. Тэгээ энэ бол жинхэнэ хайр биш ээ тий. Өөрөөсөө илүү хин нэг өндрөөр үнэлээд тэгээ сэтгэл хөдлөл мэдрэмжээ яг бүрэн сонсохгүй байх юм бол энэ чинь жинхэнэ хайр биш. Тэгээ энэ хүн бол хэрвээ та хоёр хосууд бол энийг засч болно. Та энэ үнийг илүү нээлттэй байхад нь тусалж болно. Ойлголцож ярилцаж болно. Харилцаа холбоогүй байгаа хүмүүст бол ер нь бол энэ хүн энэ хүнийгийнх хайр нь энэ хүний хувьд бол хайр мөн боловч яг бодит үнэн байдал дээр бол хайр биш. Зүгээр л 10 жилийн охин K-pop айдолуудад маш гүнзгийгээр крашлж байгаа энэ нэрийг бол мэдрэгдэж шүү. За тэгээд тань руу үйлдэл хийх үү гэдгийг нь everyday which таараа үзрөөсөө хараад өгөө. За яг уу гэхдээ энэ хүн тань руу үйлдэл хийх сэтгэл бол үнэхээр байна. Яг тэгэхээр энэ хүн өөрөө танд хайртай гэж бодоод байгаа шүү дээ өөрийгөө. Тэр хүн өөрийгөө бодохдоо би энэ хүнд хайртай, би энэ хүнтэй байх ёстой юм байна гэх мэтээр харж байгаа. Гэхдээ бодит байдал дээрээ бол энэ жинхэнэ хайр биш. Жинхэнэ хайр болтлоо ургаж амжаагүй харилцаа гэж харагдаад байгаа. Гэхдээ энэ хүн бол чин сэтгэлээсээ тань руу үйлдэл хийхийг бол хүсэж байгаа. Төлөвлөж байгаа, бодож байгаа.
тийм Major Arcana Chariot үзэр гарч ирсэн. Тэр энэ хүн бол маш зоригтойгоор ирээдүйд тань руу үйлдэл хийж орж ирнэ. Гэхдээ хүүтэн хүндийл байх болов яа тэгэхээр нөгөө бүрэн жинхэнэ хайр биш байгаа шүү дээ тий. Тэгээд 9 ээлд гарч ирсэн нь бас ирээдүйдээ таны амьдралд орж ирсэн ч байсан таныг шархлуулах магадлал өндөртэй байгаа гэж харагдаж байна. Таныг боломж Аз гэж харж ирсэн нь бас нэг талаараа тийм байх. Магадгүй танаас өссөн зүйлээ авчиад яваад өгөх нэрийг бас энэ хүнээс ажиглагдж байна. За тэгэхээр энэ хүн танд хайртай юу гэдг нь одоо ойлгомжтой болсон байхаа. Тэгээ сонголтын картнаас сонголтын үзүрнөөс нь мессежийг авч өгөөд уншихын өндөрлөё. За та бүхэн маань яавал зүгээр вэ гэдгийг Vision үзрээс нь channeling хийгээд мэдээллийг олж өгье. За. Илүү сайхнаар мөрөөдөө. Хичнээн би таныг ойлгож байна. Хостой хүмүүс маань бол ярилцаад ойлголцож болно. Сингл хүмүүс болон situationship-ууд маань энэ бичлэгийг үзэж байгаа бол би таныг ойлгож байна. Хамгийн нэг дээр ойлгож байна. Тэр хүн таны амьдрал, тэр хүний хүлээх хэрэггүй. Тэр хүн таны амьдралд буцаж орж ирээд танд хайртайгаа илэрхийлсэн ч бай, үгүй ч бай. Хамгийн гол анхаарах хэрэгтэй юм чинь та өөрөө та алсын хараатай байх хэрэгтэй. Хороо ертөнцийг илүү томоор, илүү өнгөлгөөр хараарай. Хороо ертөнц таны бодож байгаагаас илүү том, магадгүй таны харж байгаа хүмүүсээс илүү гоё хүн таны амьдралд байгаа шүү. Тань зориулагдсан хүн байдаг шүү. Тэгэхээр хороо ертөнцийг харах өнцгөө илүү романтик, илүү фантаси, илүү төсөөллийн ч гэдэг юм уу, илүү гүнзгий мөрөөдлийн байдалтайгаар хараарай гэж үзэр зөвлөж байна. Тэгээ ер нь бол мөрөөдөхний маш сайхан мөрөөдөөрэй. За тэгээд танд зөвлөх чулуу бол Clear Quartz чулуу. За Clear Quartz буюу энэ усан болор хэмээх чулуу нь сөрөг муу энергиээс эзний хамгаалдаг. За энэ чулууд гэхдээ сөрөг муу энергийг сорж авч цэвэршүүлдэг биш. Сөрөг муу энергийг түлхэж эерэг энергийг дууддаг чулуу байгаа. Тэгэхээр энэхүү чулууг бас биедээ авч явж байгаарэ гэж зөвлөж шүү. Энэ чулууг биедээ авч явах юм бол сөрөг муу энерги танаас доогуур вибрацтай, доогуур энергитэй хүмүүсээс таныг аль болох холдоход хол байхад туслах, сөрөг энергиээс хол байгаад эерэг энергийг дуудах, эерэг энергийг идэвхжүүлэхэд ашиглагддаг маш хүчтэй хамгаалтын шидийн чулуу байгаа. За тэгээд 1-р группийн уншлага нь ингээд өндөрлөж байна. Таарсан таалагдсан бол лайк, subscribe, comment дээгээрэй. Групп номер 2 уншлагатаа тавтай морилно. За та бүхэн маань shadow буюу сүүдэр хэмээх oracle үзрийг сонгосон. Маш сүнслэг, маш одоо тийм харанхуй, dark энергитэй. Айгуу тийм шидийн тэгсэрнээс айгуу тийм dark тийм үзрийг сонгочих. Сонголтын чулуу нь бол цитрин чулуу байна. За та бүхний асуулгаж байгаа энэ хүн тэр хүн таныг юу гэж боддог вэ гэсэн хэсэг дээр явж байна хэдүүлээ. За тэгэхээр тэр хүн бол таныг боддоггүй гэвэл тийм ч их боддоггүй гэж харагдаж байна. За таныг бодох шаардлагатай болвол за энэ группийг үзэж байгаа хүмүүс маань бас ихэнх нь situationship байна. Хосын харилцаатай хамт байгаа хүмүүс бол нэг их үзүүлэхгүй байгаа хаа. За хэрвээ хостой хүмүүс бол энэ уншлага тань зориулагдаагүй гэдгийг шууд хэлье. За харилцаа холбоо саланг байгаа хүмүүс зориулагдсан уншлага болж таарч байна. 6-гийн аяг гарч ирж байна. Энэ хүн таныг сандаггүй гэвэл сандаг, боддгоо гэвэл боддгоо. Гэхдээ таныг яг юу чинь сандаг вэ гэхээр тантай хамт өнгөрөөсөн дурсамжуудаа өнгөрсөнд тантай цуг байсан өнгөрсний хуучин дурсамжуудаа бол маш ихээр иргэн санаж байгаа. Тэгээд хэрвээ таныг бодох шаардлагатай бол зөвхөн хуучин өнгөрсний таныг л бодно.
өнгөрсөн цуг байсан таны тэр дурсамжуудыг л харж гэн гэсэн үг. За тэгээ бодит байдал дээрээ юу гэж бодож байна гэхээр энэ хүн танд хичээл зүтгэл гаргахыг хүсэхгүй байна. Үнэхээр залхсан энерги бол мэдрэгдэж байна. Ace of Cups буюу сэтгэл зүрхээ зарцуулах, энэ чинь хайр сэтгэл ундрах гэсэн утгатай үзэр байхгүй юу? Тэгэхээр энэ үзэр доошоо харж гарч ирнэ. Тэгээд 6-гийн зоос үзэртэй хамт доошоо харж гарч ирнэ гэдэг маань өөрөө энэ хүн бодлын хэмжээндээ бол танаас зай авахыг хүсэж байгаа. Ингээд хол байснаа зүгээр гэж бодож байгаа гэж харагдаж байна. Тэгээд энэ хүн танд сэтгэл зүрхээ зарцуулмааргүй, танд үйлдэл гаргамааргүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлмээргүй байгаа, хичээл зүтгэл гаргамааргүй байгаа гэж харагдаж байна. За уучлаарай. Таны сонсохыг хүссээгүй юм хэлсэн бол уучлаарай. Гэхдээ гарч ирж байгаа хөзөрнүүд маань л юм байгаа учраас би гарч ирж байгаа хөзрөө яг үннээр нь тайлбарлах хэрэгтэй. За тэгээ 5-ын зоос гарч ирсэн. За тэгээд 5-ын зоос гарч ирж байгаа гэдэг нь өөрөө энэ хүн бас амар ядарсан, залхсан байгаа. Хамгийн гол нь энэ хүн тань дээр холын ирээдүй харахаа болсон байгаа харагдаж байна. King of Pentacles доошоо харж гарч ирсэн. Тэр энэ хүн бол харилцаагаа ер нь бол дууссан гэж бодож байгаа. Төр хугацаанд зай авсан. Төр хугацааны зай авалт. Яг нь ирээдүйд бол бүр бол харилцааг дуусгаагүй байна. Таныг бол боддог, сандаг, тантай өнгөрөөсөн гоё сайхан турсамжуудаа энэ хүн боддог. Тэгээд төр хугацаанд одоохондоо бол харилцаа холбоо тогтоох ямар нэгэн байдлаар алхам авах нь бол зөв биш гэж бодож байна. За одоо үргэлжлүүлээ тэр хүн танд хайртай юу гэсэн сэдв рүү шилжийе. За тэр хүн танд хайртай юу гэж асуухад бол тийм ер нь бол тэр хүн бол танд хайртай. Chariot үзэр доошоо гарч ирсэн. Гэхдээ ерөөсөө үйл хөдлөл авахыг хүсэхгүй. Тэгээд энэ танд хайртай сэтгэлтэй гэдэг мэдрэмж нь яг жинхэнэ үү гэвэл жинхэнэ. Үнэхээр мэдэрж байгаа мэдрэмжүүд нь сэтгэл хөдлөл мэдрэмжүүд нь бол жинхнээсээ танд хайртай бол илэрхийлж байгаа. Гэхдээ 4-ийн зоос үзэр юуг илэрхийлэх вэ гэхээр 4-ийн зоос үзэр нь энэ байгаа сэтгэл хайр илэрхийлэмжээ танд илэрхийлэхийг хүсэхгүй байна. Зүгээр нэг осондоо дотроо хадгалаа л байж ий да. Гэт ер нь жоохон холчгор хүн байх шүү, уучлаарай. Тэгээд таныг мэдэрдэг мэдрэмжүүд нь болохоор дандаа саваа удрууд гарч ирсэн. Энэ үртэл саваа. Тэгээд яг Ace of Wands доошоо харж гарч ирсэн байх нь бол юуг илэрхийлж байгаа гэхээр ер нь тантай яг бодтой үйл хөдлөл аваад яг ийм гал энергиэр таны амьдралд эргэж орж ирээд тантай болцоод тиймэрхүү юм бол хүсэхгүй байна. Энэ хүн бол ерөөсөө тэр дотоод мэдрэмж сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг бол хүсэхгүй байна. Гэхдээ таны талаар юу мэдэрдэг вэ гэхээр энэ хүн бол таныг маш үзэсгэлэнтэй, маш гоё, дур булаам, тачаангуу гэж боддог. Гэхдээ энэ хүн ингээ орой ондохтой таныг их маш их мөрөөдөөд ер нь бол айгу нэмэх 18 утгатай мессежүүд л дээ. Таныг бол маш ихээр мөрөөддөг, хүсдэг. Таны гадаад махан биеинд бол маш ихээр татагддаг. Таныг бас тантай харилцаа холбоо тогтоохгүй байгаа дээр бас их айгу шаналж байгаа. Танаас тэр та өөр айгу эмгтээлэг нэрхтэй хүн байхаа, айгу ээж нэрхтэй хүн байх. Тэгээд танаас тэр энерги холдсон одоо тэр хүн тэр энерги нь байхгүй цог биш байгаад бол маш ихээр шаналж харамсаж байгаа. Гэхдээ харамсгаа болох нь зөв гэж бодож байгаа. Тэг яг үнэндээ бол энэ хүн танд хайртай байх нэ. Ace of Cups, Queen of Cups. Энэ хүн танд хайртай юу гэвэл хайртай. Бүр маш инэрэнгүү зөөлөн сэтгэлээр танд хайртай. Гэхдээ энэ харилцаа бүтэх үгүй нь бол дараагийн асуудал тийм. Гэхдээ зөвхөн хайртай байгаад болчдөг зүйл бас биш ээ. За тэгтээ энэ хүн бол танд хайртай гэж гарч ирлээ. Бодлоосоо бол шал өөр гарч ирж байна. Бодол мэдрэмж хоёрын зөвлөлдүүд бодлоо л дагаад байгаа хүн болов. Тэгтээ одоогоор энэ хүн рүү ямар нэгэн үйлдэл хийх нь бол танд бол зөв сонголт биш ээ. Та өөрийгөө ангаах тий төрөө хэлсэн. Энэ хүн бол би нэмэлтээр харах шаардлагагүйгээр
одоохондоо үйлдэл хийхэд бол бэлэн биш байна. Таны анхаарах зүйл бол сүүдрийн ажил, дотоод хүүхдийн ангаах хэрэгтэй. Тэгээд илүү өөрийн аз жаргалтай байдал дээр анхаарна. Цэтрийн чулуу маань аз жаргалыг дууддаг, мөнгө санхүүг дууддаг. Ажил карьер аз жаргалтай байдал, өөрийнхөө хувийн аз жаргал дээр илүү анхаарат өгвөл зүгээр байна. Гэхдээ одоо everyday which тараа үзрөөсөө энэ хүн ирээдүйд ямар үйлдэл хийх вэ гэдгийг хараад өгнө. За ирээдүйд бол энэ хүн таныг бол анзаарж ин л та маш ихээр шаналж байгаа, санаж байгаа, өгүүлж байгаа гэдэг нь. За тэгээ тантай ярилцсан. Ямар ч хэсэг энэ хүн бол ирээдүйд тантай ярилцах нэ. Ярилцаж харилцаа холбоо тогтооно. Хоёулаа ингээ тгий гэдэг таны амьдралд эргэж орж ирэхээр харагдаж байна. Энэ хүн бас өөрөө сайхан сэтгэлтэй хүн байна. Тусч хүн байна. Тэгэхээр таныг удаан ийм нөхцөл байдалтай байлгасан бол магадгүй уучлалт гоогаад ороод ирнэ. Хоёулаа өнгөрснийг артан нь үлдээ л да гэдэг ч юм уу тий. Өнгөрснийг бол артаа үлдээгээд одоо бол урагшлах цаг. Hierophant гарч ирсэн. Тэгээ энэ магадгүй тантай энэ хүн ирээдүйд хосын харилцаанд орё. Хоёулаа буцаад нийлье гэдэг ч юм уу. Эсвэл хоёулаа харилцаагаа гүнзгийрүүлье. Эсвэл хоёулаа гэрлэе гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлийг хүртэл амлаж чадхаар хэмжээнд орж ирнэ. Гэхдээ хизээвэ гэдэг нь бол 8 зоос. Энэ үнийг баг нэлээд хэсэгтээ хүлээгээд хэрэггүй. За би бол жоохон удаан л гэж хэлэхэндээ энэ хүнийг хүлээх хэрэггүй. Тэгээд энэ хүн үнэхээр танд сэтгэлтэйгээ мэдрэх юм бол амьдралд нь угаасаа ороод ирнэ. Энэ хүн бол яалтчгүй өнгөрсөнд хамт өнгөрөөсөн дурсамжуудаа бодоод өнгөрсөнд ийм байсан, гоё байсан зүйлүүдээ бодоод таны амьдралд орж ирэх нэ. Тэгээд 7-гийн тоог анзаарч байгаад энэ хүн бол тантай яалтчгүй зоригтойгоор үерхий гэдэг ч юм уу, буцаад нийлээч гэдэг юм уу, аль биесны харилцаатай болъё гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар таны амьдралд орж ирэх нэ. За тэгээд уншлах нь таалагдсан бол лайк, subscribe, comment үлдээгээрэй. Баярлалаа. Групп номер 3 уншлахтаа тавтай морил. За та бүхэн маань аметист чулуутай air буюу агаар үзрийг сонгожээ. За таны энэ асуулгаж байгаа хүн, таны энэ дотроо бодож байгаа хүн чинь таны талаар юу гэж бодож байна вэ? За ер нь шууд л хэлэхээс өөр ямар ч сонголт байсангүй. Энэ хүн бол тантай хамтрах бодолгүй байна. 3 зоос доош харж гарч ирсэн. Энэ хүн тантай хамтрах сонирхол алга. Энэ хүн таныг бодохыг хүсэхгүй байна. За танд сэтгэл хөдлөл мэдрэмж байгаа. Таныг гих бодол байдаг. Тэгээ энийгээ хаачч өөрөө бодлороо хаачч. За тэгээд тантай ингээд уучлаарай, сонсох хүсээгүй зүйлийг сонсуулж байгаа бол тантай ингээд үйл хөдлөл аваад харилцаанд орох гэхээр боломж нь байхгүй. Тэгээд угаасаа энэ хүн хүсэхгүй байгаа. Илүү өөрийнхөө хувийн фул өдөр гарч ирж байгаа нь өөрийнхөө хувийн амьдрал, өөрийнхөө шинэ адал явдлыг эхлүүлж байгаа. Таныг ч бас тэгээсэй гэж хүсэж байгаа. Тийм болохоор харилцаан дээр анхаарахаа болоод хоёулаа тусдаа байсны зүгээр хоёуланд нь өөрийн гэсэн зам бий, өөрийн гэсэн хувийн адал явдал бий гэдгийг энэ хүн хэлхийг хүсэж байна. Энэ хүний бодол нь бол юм байна. За одоо олонгуудаа энэ хүн танд хайртай юу гэсэн хэсэг рүү шилжиж нэ. За энэ хүн танд хайртай юу гэж асуухад энэ хүн бол танд бол сэтгэл байгаа. Яг нь дуэт үзэр бол яг л lovers үзэрлэл гэсэн үг л дээ. Гэхдээ мэдрэмж сэтгэл хөдлөл байгаа. Тантай ингээ хос харилцаанд оруулах нь зүгээр гоё доо, бид хоёр гоё тохирно доо гэж боддог. Гэхдээ яг хайртай юу гэвэл бас үгүй. Зүгээр мэдрэмж бол байна, сэтгэл байна. Таныг гих сэтгэл бол байна. 0033 сахиусны тоо харагдаж байна. За confirmation болж орж ирж байна. За тэгээ энэ хүн бол яг харилцаагаа гүнзгийрүүлэх, бодиттой алхам авах үйлдэл их юм чи сүхт тэрэг байхгүй юу? Тэгээ сүхт тэрэг доошоо харах юм бол үйл хөдлөл авахгүй, дугуйн явахгүй байна л гэсэн үг байхгүй юу?
Тэгэхээр энэ хүн тань руу яг энэ харилцаагаа хөрсөн дээр буулгах тийм илүү бодиттой болгох энэ мэдрэмжийг илүү бодтойгоор танд мэдрүүлэг харуулах өөрөө мэдрэхээс бас айж байна. Зүгээр энэ хүнтэй цуг байх энэ хүн тантай цуг байхад илүү гоё тухтай байдаг. Цуг байхад хамаагүй гоё тухтай байдаг. Одоо жишээлх юм бол та хоёр өмнө нь магадгүй энэ онцлог ер нь ингээд хостой хүмүүс зориулагдаагүй юм байна. Хостой бол энэ битүү зэрэг энэ бол таарахгүй шүү. За сингл юм уу ситуэйшншип хүмүүс зориулагдсан онцлог байгаа. Өмнө нь энэ хүн тантай ингээд цуг байхад бол маш гоё тав тухайг мэдэрдэг. Таныг айгүй цуг байхад тухтай, халамжтай тийм хүн гэж мэдэрдэг байсан. За тэгээд одоо бол энэ харилцааг энэ хүн өөрөө бэлэн биш юм. Энэ хүнд өөрийнх нь хувийн хадал явдал байгаа тий. Түрүү нөгөө фул үзэр гарч ирж ирснийг анзаарах юм бол энэ хүн ялтчгүй танаас зай авахыг өөрөө сонгосон. Магадгүй энэ хүн танаас өөрөө явцсан байж магадгүй. Яагаад тэгэхээр энэ харилцаанд ашиг шин багтай. Энэ хүн ерөөсөө л яг хуу таныг сэтгэл бол байдаг. За яг 100% шууд шударгаар хайртай гэж хэлж бол би чадахгүй наа. Тэгэхээр энэ хүнд таныг их тодорхой хэмжээний нуугдсан сэтгэл байдаг. Тэгээ одоо цаг юм биш. Ер нь бол өөрийнхөө замаар явъя. Өөрийгөө олж мэдъя л гэж хэлж байна. Энэ хүн бол өөрийгөө олж таньж бүрэн мэдхийг хүсэж байгаа. Энийг нь та бас хүндлээд энэ хүнээс битгий зураарэ. Танд бас ийм өөрийн чинь хувийн аялал, аян зам байгаа шүү дээ, тийм ээ. За одоо олонготой ирээдүйд хоёр дахиад очих уу? Тэ? Ирээдүйд дахиад очих уу гэдгийг хараад өгье. За ирээдүйд учрах уу гэсэн чинь надад шууд өөр мэдээлэл орж ирж байна. За та хоёр ирээдүйд учирч бол болно. Болохгүй гэх юм байхгүй үгүйсэхгүй. Гэхдээ хүзэр бол зөвлөгөө гаргаад ирлээ. Ирээдүйдээр битгий анхаараа. Зүгээр л орхиж явуулч угаасаа л хүнд байдалд ороод таныг зовоодсон шүү дээ, тий? Хуучин энэ хүн дээр гэхээс илүүтэйгээр ирээдүйд танд гарч ирэх энэ хүн дээр анхаарал яах вэ? Энэ нь бол яалтчгүй шинэ хүн амьдралд нь орж ирэх гэж байна. Энэ хүнийг л тавиад явуулчих. Угаасаа айгүй тавьж явуулахад хэцүү байна. Ирээдүйд очих хүн чинь таны twin flame, soulmate байх боломж бол айгүй их байгаа байхгүй юу? Энэ хүнтэй холбоотой асуудлыг ангаагаад энэ хүнийг уучлаад тавьж явуулснаар та өөрийнхөө амьдралд өөрийнхөө заяаны ханижлыг орж ирэх зайг бол оруулж ирж байгаа тэр хаалгыг нийцэж чинь гэсэн үг. Тэгээд дайт үзэр гарч ирж чинь өхөл үзэр энэ бол цоо шин хүн. Энэ хүн чинь бол биш вэ? Цоо шин хүн таны амьдралд орж ирэх чинь тэгэхээр энэ хүнтэй холбоотой асуудлыг хангаа. Таныг ийм хүнд байдалд оруулсан тий. Таныг ингээд таны сэтгэлийг бодохгүй ингээд гаргаа хийцэн байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ хүн дээр анхаарна гэхээс илүүтэйгээр өөр дээр анхаараа. Тэгээ энэ хүнийг уучлаа. Энэ хүн чинь өөрөө танд үнэхээр хүсэхгүй танд хайртай биш юм бол тэгэл угаасаа явхан тодорхой өөр хүнтэй амьд амьдрах нь тодорхой шүү дээ. Тэгээд та бодтой энэ үннийг хүлээн зөвшөөрөөрэй. Ялтчгүй таны дараагийн учрах хүн хэрвээ энэ шархыг ангааж чадахгүй бол энэ хүнтэйгээ адилхан үнийг л амьдралтад бодно. Хэрвээ энэ шархаа ангаагаад энэ хүнийг уучлаа тавиад явуулчих юм бол яалтчгүй заяаны twin flame, soulmate гэдэг том харилцаанууд бол таны амьдралд орж ирэхэд бол үнэхээр ойрхон байгаа.
маш урт удаан хугацаанд тантай өөрөө өгөөж өгч цуг байх тухтай тийм сайхан харилцаа бол амьдралд нь орж ирэхэд бэлэн юугүй бараг маргааш хаалганд тогшоод ороод ирэхэд бэлэн. Яагаад гэхээр та ер нь бол энэ хүнийг тавьж явуулах шаардлагатай байна. Тэр цагаас хойш л гэсэн. За танд өгж байгаа сахиусны зөвлөгөө бол сайхан амьсгалын дасгал хийгээрэй, бясалгаарай. Сайхан уучлаарай. Тэ энэ сэтгэл зүрх нь амар гоё хөнгөн дотроо юм бол харж чулуугүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэнийг аль болох хөнгөн, аль болох уучил, аль болох тайван бай, аль болох ингээ сайхан амьдралаас таашаалыг мэдрээд уужуу тайван бай гэж хэлж байгаа. За тэгээд аметист чулуу бол зүүн совингоо сайжруулах, зүүдээ сайхан манах, жимс сайн дээрээ, усан үзэм сайн дээрээ гэдэг мессежийг надад өгч байна. За тэг уншлах нь таалагдсан, таарсан бол баярлалаа. Одоо харин бүгдээрээ надтай хэрхэн холбогдох вэ гэж хүмүүс амар их асууж илээ. За би Instagram хаяг маань надад байгаа. Миний YouTube-ийн description box дотор миний Instagram хаяг байдаг шүү. Тэгээд би бол нэг хувийн уншлах хийх дуртай хүн бол биш ээ. Бүр үнэхээр болохгүй байгаа, үнэхээр шаардлагатай байгаа, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст л хувийн уншлах хийж өгнө. Тэрнээс тэр надад хайртай болов. Тэр хүн намайг юу гэж бодож байна? Тиймэрхүү асуултуудад ерөөсөө энерги зарцуулахгүй шүү. За тэгээд уншлах нь таалагдсан бол баярлалаа. Лайк, subscribe, коммент үлдээгээрэй. За